Арга бол юугаараа сайн байх вэ зэрэг бидний малчгийн эрсдэл гээд гол нь яригадаад байгаа. Манай малчин болохоор одоо сүүлийн хэдэн жил Монгол малын тоо өссөн учраас бэлчээрийн хомсдолтой. Тэгээд жил тойрон зөвхөн бэлчээрээр нь явна гэдэг. Байгаль дэлхийдээ ч халтай одоо зэлжил үүсэх гээд бэлчээрийн хомсдолтой энэ үед. Хоёр дахь нь болохоор байнгын хагас үлдсгэлэн байж авах учраас махны чанар ч гэсэн муу гарц ч юм уу. Энэ яг жинхэнэ тийм хүчит хичээлээр улаан буудай янз бүрийн тийм тариалсан хичээлийн ургамлаар биш өвсөөр нь тижээх гэж уламжилж биш дэндүү эрчимчин зүйлс энэ дундын хуулиар энэ нь бол Монголд бас зохиж магадгүй бас туршилтын хамгийн ирээдүйдээ нэг хуулиар нэг юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар тэр булганы канад гэдэг шиг яг хашаанд оруулаад шахах биш тийм хүчит хичээл будаагаар шахах биш харин жилийн хагас улиралд нь болохоор ер нь дэлчээчээд хагас улиралд нь хашаанд оруулна. Тэгтээ өвсөөрөө шахна. Энэ дараагийн энэ загварыг туршихвал энэ Баян-Нүнгийн канад аластрын арга бол энэ зөвхөн аластрын жаргал бишэлтэй би сая хэлжсэн Канадаа бол өргөн дэлгэрсэн Канадын тэр манайхтай төстэй цас ордог тийм мужуудаа болохоор ийм арга байгаа. Энийгээ бол зүгээр ийм нөгөө үдэ аж ахуй эрхэлж байгаа хүнийг болохоор тэд нар чинь фермер гэдэг байна шүү дээ. Тариа тарчин малаад өсгөх чинь. Энийгээ болохоор энэ саяны хэлдэг бэлчээрээр нь малыгаа хагас эрчимжүүлсэн маягаар ингэж өсгөдөг хүмүүсийг эдгээр ренчер гэж байна. Ренчер гэдэг нь болохоор манайхаар бол малчин юм да. Яг манай малчингаас ялгаатай бол хагас эрчимжүүлсэн. Яг тариачин бүх юм тийм тижээлээ бүх юм тийм тариа өхрөө бүх юм тэгж тижээлэр тижээх биш. Хагас бэлчээгээд хагас тижээлэр тижээх гэсэн үг.